What's up guys? Welcome Plus Азаа байна. Та бүхэндээ Plus News-ийн маань ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр Volume Plus дээр маань жүжигчин бас мөн 3 охин хамтлагийн дуучин Анхмаа маань ирж ярилцлага өгсөн байгаа. Тэгээд одоо бүгдээрээ Ингашийн дуучин Анхмаатай хийсэн ярилцлагыг үзээд эргээд болцгаая. За Plus News үргэлжлэн хурж байна. Яг одоо манайд 3 охин хамтлагийн дуучин Анхмааг хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн уу? Өдрийн минь Баярлалаа. 3 сарын 8-ны Мартин 8-ны минь хүргэе. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн минь хүргье. Баярлалаа. Шамд баярлж явна уу? Баярлалаа. За тэгэхээр таны одоо хэдхэн өдрийн өмнө гаргасан дууны талаар ярилцъя. Only one. Тэгээд rapper City хамтарсан дуу гарсан байгаа саяхан. Тийм залуу дуучин City хамтарсан байсан. Та яагаад City хамтарсан бэ? Англиар маш гоё үлдэг учраас яг хамтраг гэдэг санаа бас төрсөн. Тэгээд Only One дуугаар ганцаараа дуулгаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг 2 дугаар багт дээр нь бас өөр рэпер орж ирвэл гэж бодоод тэгээд Man on the Moon-ий дуу. Тэгээд Man on the Moon хоёр ярьж агаад тэгээд Seed санал тавьсан. Уг дуу нь үг нь бичигдээд тэгээд хоолойндоо ороод мөн клип нь хийгдэх явц. Тэгээд клип нь хийгдснээс хойш хэр хэсэг хугацааг зарцуулаад хэдэн хормын дараа гэхүү цацагдсан бэ? Клип бол айгүй хурдан цацагдсан. Яг тэгвэл нэг өдөр зураг авалтыг аваад тэгээд нэг 7 хоног бараг монтажийг хийгээд тэгээд гаргасан. Дууны хувьд гэх юм бол түрүү жилийн зунаас хойш ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээ ерөөхдөө дууныхаа санааг Man on the Moon руу явуулаад тэгээд бас сонсож аваад ямархуу байдлаар дуулалтын стайл юу арай жоохон бусад өмнө ажиллаж исэн дуунуудаас арай жоохон өөр амьсгалтай байсан учраас бас жоохон энэ дуун дээрээ жоохон ажилласан байгаа. Тэгээд тийм байна. Бас нөгөө клип стил дээрээ Кидалтын Ниматай хамтарсан байсан тий. Тэр нь бүр үнэхээр таны өмссөн зөөсөн бүх юм амар гоё харагдсан. Яагаад хамтарсан юм бол? Кидалтын ерөөдөө гаргаж байгаа хувцснууд стайл нь бүр маш гоё cool. Тэгээд би бас Кидалтын хувцсыг өмсөх дуртай фан. Тэгээд ажлын санал тавьсан маш уриалхан гоёор хүлээж авсан учраас клипэн дээр хамтарч ажилласан байгаа. Тэгээд ерөөдөө дараагийн клипэн дээр ч гэсэн бас хамтарч ажиллана. Тэгээд Кидалттай бас байнга байна. Тэгэхээр та энэ дууныхаа үгийг хэн бичсэн юм бол? Man on the Moon өөрөө яг энэ дуун дээр продюсерын хийж ажилласан болохоор зэрэг яг өөрийнх нь санаа бүх юм л явж байгаа гэсэн үг. Тэгэхээр за энэ дуу үнэхээр гоё уянгалаг гоё дуу байсан. Тэгээд утган ч гэсэн хүмүүст юу нүгээс ойлгомжтой байх. Тэгэхээр таны дараагийн уран бүтээлийн талаар ярив. Сингл альбом ерөөхдөө дуус шатандаа явж байгаа. Тэгээд Man on the Moon-тэй одоо яг 3-4 дуун дээр бид хоёр хамтарч ажиллана гээд. Тэгээд эхний дуу маань одоо Only One байсан. Тэгээд одоо дараа нь 2 дуу бичүүлсэн байгаа. Дахиад бараг 5 дуу юм байна. Тий. Одоо 3 яг бэлэн болсон юм байна. Эхнээсээ яг хүрсэн нь яг тий гарна. Шүтээ. Тий гарна. Тэгээд Сидиний хайг сүлийн дуунуудад бас жоохон шуналдсан юм байна. За дахиад нэг гоё дуу хийчихэд яг цомгоо гаргаа. За дахиад нэг ийм гоё дуу хийчихвэл тэгэл араас нь хийгээд авахлаар зэрэг цомог жоохон удаан байгаа. Гэтэ ерөөхдөө цомог гарах гэж бол бас яг ярахгүй мэдээж гоё дуу, клип, стил имиж, шинэ өнгө гоё төрхийг гаргах гэж бодож байгаа учраас таны шуналж байгаа нь фэнүүд нь бүр үнэхээр гоё зүйл болж байгаа юм байна. За тэгэхээр харин 3 охин хамтлагийнхаа хувьас дуу уран бүтээлүүд юу гарах вэ? Тийм хамтлагаараа бол яг жил нэг 2 дуу ерөнхийдөө клиптэй ажиллаад тэгээд явъя гэж ярьж байгаа. Одоо л нэг амар тийм яг CD-н дээр хамтран ажиллана гэсэн юм одоогоор бид гурав яриаггүй лээ. Тэгэл ганцаараа жоохон болгох гэдэг байна. Тийм байна. За тэгэхээр та хүрэлцэн ирсэнд чинь үнэхээр их баярлалаа. Дараагийнхаа уран бүтээлүүдийг бас ирж үргэлж танилцуулж байгаарай. Тэр шуналтаад байгаа 5 уран бүтээлээ заавал авчирч үзүүлээрэй гэж хүсмээр байна. Тэгээд сайхан баярлаарай. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд дуучин Анхмаада цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг Volume Plus телевизийн хамтлагын өмнөөс хүргэж байна. Тэгээд
Энэ хүрээд Plus-ны ус маань өндөрлөж байна. Та бүхэн орой болгоны 21 цаг 10 минут болон 17 цагуудаас хамт байгаарай. Мөн бидний сошиал хаягуудыг дагаарай. Улам Plus заавлаа. Баяртай.